За ингээ хэдүүлээ дэргийн хэрэг дээрх дараагийн апдейт рүүгээ орцгоё. За өнгөрсөн 5 дахь өдөр буюу 3 сарын 14-ний өдөр дэргийн хэрэг дээрх одоо pre-trial hearing буюу одоо шүүх хурал болохоос өмнөх тийм сонсгол уулзалт болсон байгаа шүүх хурлын танхимд. За тэгээд тэрэн дээр болохоор ингээд хамгийн сүүлийн удаа дэрий одоо guilty одоо бурууга хүлээх үү эсвэл одоо буруугүй гэж одоо plea хийх үү гэдгээ зарлах байсан юм байна лээ. Тэгээ угаасаа дэрий бүх хэрэгүүд дээр өөрийгөө гин буруугүй гэж тэгж plea хийсэн байгаа. За тэгээ түүнээс гадна одоо шинэ indictment дахиж гарч ирсэн байгаа. Тэгээ тэрэн дээр нэг амар сүртэй өөрчлөлт ороогүй. Ганц л зүйл нэмэгдсэн байгаа юу вэ гэхээр одоо өөрийнхөө компанийнхаа ажилчдыг бүгдээр ингэж илүү цагаар ажиллахыг шаарддаг байсан бол маш олон цагаар ажиллахыг шаарддаг байсан. Тэгээ хэрүү ингээд ажилчид нь үгүй ингээд тийм удаан хугацаагаар ажиллаж чадахгүй гэдэг ингээд зөвшөөрөхгүй байнгут ингээд тэр ажилчдыгаа одоо занл хийлдэг те physical threat одоо ингэж өгдөг те би өстө тэгэхгүй бол чамаа ингээ алчин шүү ч гэдэг юм уу те тэгчин шүү ингэн шүү гэж одоо дандаа threaten хийдэг. Түүнээс гадна би чамайг хизээж дахиж одоо энэ industry-нд те Hollywood industry-нд ажиллаж чадхааргүй болгоно шүү. Одоо нэрийг чинь одоо бүр үгүй хийн ч гэдэг юм уу те. Тиймэрхүү одоо threat өгдөг байсан гэдэг тийм шинэ одоо зүйл анги нэмэгдсэн байгаа байхгүй юу. Тэрнээс шал нэг тийм сүртэй одоо өөрчлөлт гараагүй indictment дээр нь. За тэгээд энэ хүү шүүх хурал нь бол 5 сарын 5-нд одоо schedule хийгдчихсэн байсан шүү дээ. Гэхдээ одоо 7 хоногоор ингээд сунгагдчихсан байгаа юм лээ. Тэгэхээр 5 сарын 12-ны өдөр энэ хүү шүүх хурал нь эхлэн гэсэн. Тэгээд энэ 5 сарын 12-ны өдөр яг шүүх хурлынх нь opening statement гэж юм байдаг тийм. Хоёр талаас, defendant талаас болон prosecutor талаас хоёр ингээд өмгөөлөгчд нь гарч ирэл хэвээр өөртөөхөө хэргийг танилцуулдаг штэ тий. Prosecutor талаас нь ингээл гарч ирэл амар ингээ шүүгчдийн өмнө тий юм яриа л та энэ хүн тийм хэрэг хийсэндээ бид нэр ийм зүйлийг indictment дээр ингэж тавьсан бид нарт ийм нотлох баримт гэл аягүй тийм илтгэл шиг юм байдаг тий. Яг үнэхээр тэр шүүгчдийг үнэхээр өөртөөхөө талд оруулахын тулд тийм одоо илтгэл шиг юм тавьдаг байгаа. Тэгээ тэрийгэ хийн. За тэгэнгүүт нөгөө талаас ч гэсэндээ тий defense талаас ч гэсэндээ өөртөөхөө одоо хүнийг хамгаалсан тий үгүй манай хүн бол ерөөсөө тийм хийгээгүй тийм учраас бид нар бол хийгээгүй гэж үзэж чинь гэдэг юм уу тий. Тэгэж бас ингээ нөгөө хүнийгээ тий defendant хүнийгээ сайхан харагдуулах тийм төрлийн одоо илтгэл тавина гэсэн үг. Тэгээ ер нь бол opening statement болон closing statement гэдэг юм чинь бол амар чухал байдаг шүү дээ. Тэг хэрэгүүд дээр бол ингээд яг шүүгчдийн одоо тэр 12 тангархтны шүүгч нар байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн одоо ингээд attention-ыг нь өөрснөн дээр авахын тулд тэ өөрсдөө талд оруулах хамгийн одоо тийм чухал зүйл чинь тэр илтгэлүүд байдаг opening statement болон closing statement. Тэгэхээр тэр opening statement нь 5 сарын 12-нд хийгнэгээд одоо ингээ хуваар дээр орчихсан байгаа юм байна лээ. За тэгээ 4 сарын сүүлээр одоо jury selection болон jury questionnaire хийгдэж эхэлнэ гэсэн. 4 сарын сүүлээр яг нөгөө нэг jury selection буюу одоо нэг 12 тангархтны шүүгч нарыг сонгох үйл явц нь эхлэн гэсэн үг. Нэр надад саяхан jury team questionnaire ирсэн байхгүй одоо намайг би одоо янз бүрийн хэрэг дээр одоо Нью-Йоркд тийм шүүгч хийж болох уу үгүй юу гэдэг тийм questionnaire шиг надад асуулт ирсэн. Одоо тийм захиа ирсэн байхгүй. За тэгээд би тэрийг бол заавал ингэж бүгэлж авах хэрэгтэй байдаг. Тэгээд бүгэлэхгүй байх юм бол ингээд өөрөө амар одоо асуудалд орно заяа. Хэдэн мянган долларын өрөнд орно эсвэл бүр ингээд шоронд орж болно гэдэг айгүй амарын бичсэн билээ заяа penalty гэснэ. За тэгээд би бодсон байхгүй. Хэрүү би ингээд дэрийн хэрэг дээр сонгогдчихвол яах вэ те? Чиг те. Гэтэ би бол хэдээ сонгохдохгүй байхаа. Яагаад вэ гэх юм бол шүүгчнэр дээрээ ингээ background check хийдэг штэ те. Ингээ сонгож авч байгаа шүүгч болох гэж байгаа хүмүүс дээр background check хийж одоо хамаг social media тэрийг нь үздэг. Тэгэхээр одоо миний YouTube руу орж үзэн гэсэн үг. Тэгмэд баахан дэрийг нь тухай бичлэг хийчихсэн те. Тэгэхээр угаасаа хэдэж намайг одоо biased гэж үзээд сонгохгүй. Гэтэ би зүгээр бодсон байхгүй. Хэрэг тэгвэл яах вэ ялаа. Те. Тэгтээ тэр 12 хүмүүстэй шүүгчнэр тэрэн дээр сонгогдох 12 шүүгчнэр бол үнэхээр хацтай хүмүүстэй яг тэр дотор юу болж байгааг олж мэднэ гэд бодлоо. Гэтэ тэр хүмүүс бол угаасаа шүүх хурал болж байгаа үед бол юу ч ярьж болохгүй л те. Тэгэх юм бол өөрөө гэмт хэрэг болно штэ тэгээ. Бүр гэр бүлийнхэн дагааж ярьж болохгүй. Тэгэхээр би угаасаа сонгогдсон ч одоо татгалзсан. Яагаад вэ гэх юм бол би та нартай ингэж мэдээлэл хүргэж өгч чадхаа болчихно гэсэн үг шүү дээ. За зүгээр төсөөллөө ярьлаа. За тэгээ энэ 5 дахь болсон уулзалтан дээр яг тэр шүүх хурлын танхим дотор байсан хүмүүс дэрийг хараад үнэхээр шоконд орсон гэж тэгжсэн. Дэрий бүр ингээд танигдахын аргагүй болчихсон байсан гэсэн. Яагаад вэ гэхээр хамаг үсэн болон одоо сахална тий бүгдээрээ грей болчихсон тийм
одоо цагаан болчихсон байсан гэсэн. Угаасаа дэрий чинь бол бас настай дөө за бүр настай ч юм бэ. Яг зүгээр ингээд тийм амар залуу хүн биш шүү дээ. Одоо энэ дэрий чинь бараг 60-тай юу? Хэд настай юм бэ дэрий чинь? 55 настай юм байна заа. За, тийм амар хөгшин хүн биш л дээ. Тэгээ угаасаа ойлгомжтой. Гэхдээ 55 нас гэдэг чинь бас ингээд цагаан ус ургаж эхлэх үе шүү дээ. Тэгээд дэрий чи угаасаа ингээд mogul тэ амар тийм Hollywood industry-д байдаг хүн чи угаасаа ойлгомжтой дандаа л үсээ боддог байсан байгаа. Байх ойлгомжтой. Тэгээ одоо ингээд шоронд орчихсон болохоор үсээ бодож чадхаа болчихсон болохоор ингээд хамаагүй үсэн сахлан ингээд цайрчээ. Ингээд gray болчихжээ манайхаа. За, түүнээс гадна дэрий юу яасан гэж тэгжсэн. Жохон жин нэмсэн байгаа нь харагдсан гэсэн. Гэхдээ тэр нь бол ингээд амар ойлгомжтой. Жин нэмэх нь бол ойлгомжтой. Хүмүүс ингээд бодоод идэг юм шиг байгаа байхгүй ингээд шоронд хүмүүс оронгууд ингээд амар турдаг байх таа гэж бодоод идэг юм шиг үл харин ч эсрэгээрээ юм байлаа манайхаа. Би яг Монголын шорон морон мэдгүй л байна л да. Өөр улс орнуудын шорон мэдгүй. Ямар ч сан Америкийн шоронд орсон хүмүүс ингээд жин нэмчдэг. Яагаад вэ гэхээр нэг иддэг тэр хоолнд нь байдаг юм шиг байгаа байхгүй. Тэгэж амар их хоол өгөхгүй байгаа ч гэсэн яг тэр өгж байгаа хоол нь айгүй тийм амар таргалуулахаар хөөлөг хөөртэй нэг тиймэрхүү хоол унд байдаг юм шиг байгаа юм. Тийм учраас ингээ ихэнх хүмүүст ингээ дандаа жин нэмчихсэн харагддаг. Одоо жишээ нь нөгөө нэг хин бэ штэ Young Thug тэгээ бас ингээд 2 жил гаруй бараг хөрх юмтан шоронд өсөн штэ ингээд нөгөө нэг шүүх хурлаа хүлээгээл байгаа шоронд байгаадсан те. Тэгээ бараг нилээн чаби болчихсон те нилээн жин нэмчихсэн харагдчихсан. Ер нь тэгээ хүмүүс дандаа тэгээд идэг юм шиг үлээ. Жин нэмээд идэг юм шиг үлээ. Тийм учраас ингээд дэрий жоохон жин нэмчихсэн тэгээ цагаан үстэй болчихсон, цагаан сахалтай болчихсон. Тэгээд тийм скетч байдаг штэ те. Sketch artist одоо шүүх хурлын танхимд ингээд зургийг нь зураад ингээ олон төмөнд тавьдаг те. Ягдгүй л зураглаач нараа оруулж болохгүй учраас за тэр зургийг нь харсан ч гэсэндээ ингээ дэрийг үс нь бүр амар цагаан харагдчихсан. Тэгээ хүмүүс ингээд тэр шүүх хурлын танхимд дээр байсан хүмүүс бүгдээрээ харчаад ингээд амар шоконд орсон гэж ярьжсэн. Бүр таныхын аргагүй болсон байлаа гэж тэгж хүмүүс ярьжсэн. За манайхан та бүхэн маань чамин дэгжин хувцлах дуртай бол түгээрч барахгүй өөрийнхөө дотоод мэдрэмжийг дотоод хүнээ илэрхийлж чадсан тийм хувцлтуудыг сонирхдаг бол дэлгэцэндээ ойртоо цугаараа та бүхэндээ маш гоё брендийг санал болгох гэж байна. За өнөөдрийн танилцуулах гэж байгаа брэнд маань Италийн Calliope хэмээх хувцсны брэнд байгаа. Calliope брэнд нь Италийн fast fashion гэдгээрээ дэлхийд танигдаад байгаа харьцангуй залуу брэнд байгаа. Дэлхийд даяар нийт 237 салбар дэлгүүрүүдтэй бөгөөд Азийн цөөхөн улс орнуудад салбартай байдгийн нэг нь Монгол улс байгаа. Calliope брендийн гол зорилго хэрэглэгчдэд түгээхийг хүсэж байгаа тийм цаад санаа надад аягүй их таалагдсан. Тэр нь юу вэ гэхээр Calliope брэнд нь бусдад урам зориг өгч өөрийн хувь хүн дотоод мэдрэмжээ хувцалтаараа бүрэн илэрхийлэхэд нь туслах зорилготой байгаа. Итали үндэстнийхээ ганган чамин дүр төрхийг орхигдуулалгүйгээр үргэлж шинийг эрэлхийлж шинжилэлт хийж Calliope брэндийн загваруудаа бүтээдэг байгаа. Тэгээ Монголын хувьд болохоор Calliope брендийн анхны салбар 2014 онд нэгдэжсэн юм байна лээ. Тэгээд анхныхаа салбар нь болохоор 3-4 дахь хорооллын номын эхлэлгүүрийн 2 давхарт байрладаг байсан. Харин одоо бол Монголд 3 франчайз эрхтэй дэлгүүрүүд ажиллаж байгаа. Наадам төвийн нэг давхарт нэг салбартай тэнд эрхтэй эмэгтэй болон дотор хувцсны тасагтай юм байна лээ. За тэгээд 3-4 дахь хорооллын номын эхлэлгүүрийн 2 давхарт бас нэг салбар нь байгаа. Тэрэндээ эрхтэй эмэгтэй хувцснууд болон дээрээс нь outlet байдаг юм байна лээ. Мөн тэгээд улсын их дэлгүүрийн 2 давхарт энд нь болохоор зөвхөн дан эмэгтэй хувцснууд болон бусад салбарт ирдэггүй онцгой загвар нэмэлтээр хаяа ирдэг юм байна лээ. За тэгээд Calliope брэнд нь жилд 4 удаа шинэ коллекцуудаа үйлчлүүлэгчтэй танилцуулдаг. Тэгээд улирал дундын хямдрал болон улирлын хямдрал гээд нийт 4 томоохон хямдралыг зарладаг юм байна лээ. Түүгээрч барахгүй нэмэлт хямдрал, багцын хямдрал, сүүлчийн хямдрал гээд маш олон урамшуулал хямдрал зарлагаараа маш онцлогтой байгаа. Сүүлийн үед тоош ширхгээс илүүтэйгээр чанарт анхаарлаа хандуулж олон төрлийн загварлаг хувцснуудыг цөөн тоош ширхгээр үйлдвэрлэж байгаа юм байна лээ. Энэ нь Calliope брендийг зорин ирж байгаа насны олон үйлчлүүлэгчдэд өөрсдийнхөө хүссэн өнгө загварыг олж авч сэтгэл ханамжийг мэдрүүлэхэд гол зорилго нь оршдог. За ингээ манай үзэгчид ямар ч насны хүмүүс байсан бэ, ямар ч хүйсний хүмүүс байсан бэ, бүгдээрээ Calliope брендийг зорьж очиод өөрт тохиорсон загварыг, хувцсыг сонгож аваарай. За дараагийн ярих апдейт болохоор бас л яг сая шинхэн гарч ирсэн мэдээлэл байгаа. Юу вэ гэхээр 2016 онд нэг хотелд кассыг зодж байгаа бичлэг байсан тийм таарсан байгаа CNN-ээр ингээд засагдсан байгаа шүү дээ. За тэгсэн чинь дэрийн өмгөөлөгч нар юу гэж хэлж байгаа вэ гэхээр тэр бичлэг нь одоо цацагдхаасаа өмнө эрэд хийгдээд ингээд янзлагдчихсан байсан гэж одоо тийм
argument-ыг гаргаж ирж байгаа юм байна л да. Тэгээ тэрийг хэнийг тэ одоо тэгж эрэр хийсэн гэж хэлж байгаа вэ гэхээр CNN ч анх тэр бичлэгийг олж аваад тэр хотелоос нь олж аваад ингээд цацсан штэ тэ. Тэнгүүд CNN телевизийг ингээд албаар тэрхүү бичлэгийг нь ингээд эрэд хийгээд цацчихсан. Тэгэнгүүтээ айгу хороноор ингээд тэр эрэд хийсэн одоо оригинал хувилбар шүү дээ. Хамгийн анх нэг хотелоос авсан тэрхүү оригинал бичлэгээ аль үшээ устгахчихсан одоо destroy хийчихсэн. Одоо тэр оригинал хувилбар нь хаач байхгүй зөвхөн edited version л байгаа гэдэг team argument-ыг дэрийн талын өмүүлэгч нар гаргаж ирж ярьж байгаа. Тэгээд тэрийг одоо ингээд шүүгчд хургуулсан байна лээ. Бичгээр хургуулсан байна лээ. Тэгээд өөрсдөө хэлэх гээд байгаа юм гэхээр ч тийм яаж хэрхэн эрэд хийгдсэн бэ гэж ярих гээд байгаа вэ гэхээр одоо sequence буюу те одоо тэрхүү бичлэг дээрх үйл явдлынхаа дараалал нь өөрчлөгдсөн байна. Тэ ингээд дараалал нь ингээд яг дараагаараа байхгүй байна. Өөрчлөгдчихсэн байна. Бас ингээд хурцсахчихсан байсан. Одоо баг 2x-ээр тавина гэж яддаг шүү дээ. Тэгээд тавьчихсан байсан. Тэгээд тийм учраас одоо яг тэрхүү үйлдэл нь яг хэрхэн болсноосоо ингээд айгүй хурдан болсон юм шиг ингэж харагдаж байгаа гэж тийм зүйлийг ярьсан байгаа байхгүй. Гэтэ би ерөөсөй ойлгохгүй байгаа. За яг бичлэгийг хурцсан л байгаа биз. Тэглээгээд яг тэр тухайн үйл явдал те болсон л болсон штэ ингээд харагдаж байгаа те. За яг өшөглөлт нь жоо хурдан өшөглөж байгаа юм шиг харагдаж байгаа боловч яг одоо өшгөлснөө, зодсноо, цохсноо ингээд дээр касагийн араас гүйжсэн нөө энэ бүгдээр л яг болсон гэхдээ жоохон л хурцсан л байгаа те. Like ямар argument гаргаж ирэх гээд байгааг юусоо ойлгоогүй. Тэнгүүдээ бас тэрийг хэлэх гээд байгаа юм те. Ингээд дараалал нь өөрчлөгдсөн байсан. Яг юу гэсэн үг юм те. Зодсон нь үнэн л бол үнэн шүү дээ. Ингээд зодсон нь яг харагдаж байгаа үстэй бичлэгнэр. Тэгэхэд одоо эхлээд өшгөлсөн үү, эхлээд түлхсэн үү, эхлээд ингээд барьж авсан уу, тэр нь ямар хамаатай юм те. Хизээ өшгөлж хизээ одоо цогсон ямар хамаатай. Цогсон л бол цогсон, түлхсэн л бол түлхсэн, өшгөлсөн л бол өшгөлсөн бидтэй те. Тэгээ айгүй тийм сонин одоо бүр аргаа ядж байгаа байхгүй. Би бодоод байгаа байхгүй. Ингээд дэргийн өмгөөлөгч нар ийм хачин аргаа ядсан юмнууд гаргаж ирээд ингээд тавиад байгаа нь бүр үнэхээр ингээд аргаа ядаад те бүр ингээд өөр гаргаж ирэх баримт нотлогоо argument байхгүй учраас ийм сонь юм гаргаж ирж одоо ингээд тавьж байгаа. Тэгэд яагаад ийм зүйлүүдийг гаргаж ирээд байгаа нь ойлгомжтой л да. Одоо бичлэгийг энэ шүүх хурлын үеэр evidence болгож те нотлох баримт болгож ашиглахгүй л гэж байгаа болохоор те тэгж л арга хэмжээ авах гэдэг байгаа байхгүй. Ингээд янз бүрийн аргаар тийм эрэд хийгдчихсэн, монтаж хийгдчихсэн байсан гэж тэгэнгүүт тийм argument гаргаж ирэнгүүт одоо шүүгч за тэгвэл бид нэр одоо энийг нотлох баримтаар ашиглах боломжгүй эрэд хийгдчихсэн байна гингүүт ашиглах боломжгүй болчихно. Тэгээд тэрийг тэгэд яг тэр одоо өшгөлж байгааг нь энтрийг нь харуулж байгаа нь бүр айгүй уулын чухал ахгүй. Ягаад гэвэл дээрээ ямар шуган хүн бэ те одоо эмгтэй хүндээ ямар харьцдаг вэ гэдэг тэр хүнийх нь character-ыг одоо энэ 12 шүүгчийн өмнө тэ харуулхад бол үнэхээр их тийм чухал key evidence болж байгаа байхгүй. Тэгж яхад одоо ингээд одоо энийг evidence-с оролцуулахгүй гэд тэ тэгээд ийм арга хэмжээ ийм авах гээд ийм сонсон юмнуудыг яриад байгаа юм шиг байлээ. За ямар ч гэсэн ийм шинэ мэдээлэл гарч ирсэн байна. Тэгэхээр одоо ингээд шүүгч нь удахгүй бас тэгээ хариугаа хэлэх бах. Одоо тэрхүү дэрийн өмгөөлөгч нарын санал хүсэлтийг хүлээж авах уу авахгүй юу эсвэл одоо энэ тэ бичлэгийг evidence болгож ашиглах уу ашиглахгүй юу гэдгээ удахгүй хариугаа гаргах байх гэж бодож байна. За дэрийн хэрэг дээрх босон дараагийн шинэ мэдээлэл юу вэ гэхээр одоо энэ өнгөрсөн сард гарч ирсэн мэдээлэл байгаа байхгүй 2 сард гарсан мэдээлэл дэрийн 6 өмгөөлөгчдийн нэг болох Anthony Rico гэдэг өмгөөлөгч өөрийнхөө нэрийг татаж авсан байгаа. Дэрийн өмгөөлөгч байгаа боллоо гэд бүр албан ёсоор татгалцсан байгаа. Тэгээ шүүгчд бичиг баримт хүргээд өөрийнхөө нэрийг албан ёсоор татаж авсан байгаа. За тэгээ тэр шүүгчд өргөн барьсан бичгнэр юу бичсэн бэ гэхээр under no circumstances can I continue to effectively serve as counsel гэж бичсэн байна лээ. Тэгэд юу гэж ийна гэхээр те ямар ч нөхцөл байдалд би ингээ өөрийнхөө хуульчийнхаа үүргийг үр дүнтэйгээр ингэж үргэлжлүүлэх боломжгүй боллоо гэсэн те тийм утгатай зүйлийг одоо бичиж хүргэсэн байгаа. За тэгээд яг яагаад ямар шалтгаанаар ингээд одоо гарч байгаагаа болж байгаагаа бол ингээд олон түмэнд мэдэгдээгүй хэвлэл мэдээлэлд ямар ч тийм тайлбар өгөөгүй байгаа. Тэг угаасаа гэхдээ ойлгомжтой байх л да. Энэ өмгөөлөгч чинь бол айгүй бүр нэлээд юутай нэр хүндтэй өмгөөлөгч аахгүй юу. Ялангуяа нөгөө нэг death penalty хэрэгүүд дээр ажилдаг бүр мэрэгчсэн гэдгээр айгүй алдартай болчихсон. Death penalty буюу одоо ингээд цаазаар авах ял авсан одоо тиймэрхүү хэрэгүүд дээр ажилдгаараа бүр айгүй тийм алдартай болсон тийм мундаг нэр хүндтэй өмгөөлөгч байгаа. Тэгээд бараг миний бодлоор ингээ үнэхээр дэрийг ингээ ялагдана гэдгийг мэдээдэг өөрийнхөө нэрийг
татаж авахыг хүссэн баха. Угаасаа нэгэнд ялагдахын юм чинь тэгэл тэнгууд одоо өмгөөлөгчд чинь өөрийнхөө хэрэг дээр ялсан байна уу ялаагүй нэг гэж айгүй нэр хүндэд нь хамааралтай шүү дээ, тийм учраас ингээд өөрийнхөө нэрийг им ялагдах байгаа хэрэгээс татаж авъя гэж бодсон байж магадгүй, эсвэл бүр үнэхээр дэрийн хэрэгсэн хийсэн хэрэгүүдийг нь хараад үнэхээр жигшсэндээ те ингээд болиё гэж авч иж магадгүй. Гэхдээ тэр бол нэг тийм боломжтой гэж би бодохгүй. Яг гэвэл хуульчид чинь өөрсдөө нь ажиллана те өмгөөлөгчид чинь хэдийгээр хүн чинь өөрөө чинь client те үйлчлүүлэгч амар тийм хэрэг үйлдсэн байсан ч гэсэндээ хэрэг ингэж чамайг хөлсөлж авч байгаа бол те үнэхээр тэр хүнийг ямар ч гин буруугүй гэдгийг бүр ингэж худлаа гарч болохны харуулсан байж ингэж хамгаалж өмгөөлөх ёстой шүү дээ те. Тийм учраас бол тэгээд дэргийн хэргийг жигшснээсээ болоод гэж би бол бодохгүй. Ямар ч зүгээр л дэргийн хэрэг угаасаа ялагдах нь тодорхой учраас ингээд энэ хүн эртгэн шиг нэрээ татаж авч байгаа гэж миний хувьд бол үзэж байгаа. За дараагийн шинэ мэдээлэл болохоор дэрийн эсрэг лоосууд гаргасан нэг эмэгтэй байгаа шүү дээ. 2018 онд өөрийг нь дэрийг бүлэглэж хүчинсэн түүгэрч барахгүй бүр ингээ өөрийг нь зурагтны удирдлагаар хүчинсэн гэж клейм хийгээд байгаа Ashley гэдэг эмэгтэй байгаа. Тэр эмэгтэй дахин одоо лоосууд хийсэн байгаа. Одоо өөрийнхөө гаргасан тэрхүү лоосуудээ дахиж шинжилж гаргасан гэсэн үг. За энэхүү одоо шинжлэгдсэн хувилбар дээр нь болохоор маш их хүмүүсийг зөвхөн дэрэгээс гадна тэрхүү одоо хүчинд нь оролцсон болон хүчин хийх үед нь ингэж тусалцаа үзүүлсэн тиймэрхүү хүмүүсийг нь бүгдийг нь нэйм хийж дурдсан байгаа байхгүй юу. За Ashley гэдэг энэ эмэгтэй болохоор Ariel Mitchell гэдэг хуульч байгаа шүү дээ. Дэргийн эсрэг одоо лоосууд хийж байгаа айгүйх олон хоригчдыг represent хийж байгаа тийм эмэгтэй өмгөөлөгч байгаа. За тэр эмэгтэй өмгөөлөгчийн гаргасан одоо файл хийсэн юм лоосууд байгаа байхгүй юу. За энэхүү лоосууд нь болохоор California Mojad файл хийгдсэн байгаа. Тэгээд plaintiff хүмүүс нь болохоор нөгөө нэг Ashley гэх тэр эмэгтэй мөн Jane Doe, John Doe гэдэг те ийм хоёр хүнийг бас нэрийг нуудсан ийм хоёр хүнийг дурдсан байгаа. Тэгэхээр энэ гурван хүн дэргийн эсрэг энэхүү лоосуудыг гаргаж байгаа гэсэн үг. За тэгээд defendants буюу одоо яг энэхүү лоосуудын дээр гэмт хэрэг хийгцэн гэж нэр дурдгдсан хүмүүс нь болохоор дэрий байгаа юм. За тэнгуүдээ дэрийн бараан гарын туслах эмэгтэй болох Christina Corum гэх тэр эмэгтэй. За тэнгуүдээ бас нэлээд олон хүмүүс байсан. Танигдахгүй одоо бидний нэг сайн мэдгүй хүмүүс. Түүнээс гадна маш одоо олонний танил басан тийм хүмүүс бас байгаа. Тэр нь хэм бэхээр Odell Beckham Jr. гэд одоо сагсан бөмбөгийн тоглогч байдаг штэ. Тэр чинь нөгөө нэг юу залуу штэ. Би танарт нэг бичлэг харуулж яснаа да. Justin Bieber одоо яг Odell-ийн Odell-д нөгөө нэг job хийж өгж байгаа юм шиг тийм бичлэг явж исэн гэдэг бичлэг харуулж яснаа да. Тэр одоо бичлэгнээр гардаг одоо Justin-ы одоо job хийж өгж исэн тэр залуу нахгүй юу? Тэр сагсан бөмбөгийн тоглогч. За тэр дурдгдсан байна. Түүнээс гадна Drewski гэдэг нэг залуу байдаг байхгүй юу? Бас ингээд уул нь бол comedian гэж явдгийн. За нэг тийм stand up comedy энэ хийдэг янз бүрийн тийм хошин бичлэг энэ хийдэг нэг тийм залуу байдаг. Тийм амар бол алдартай гэж хэлэхгүй. Гэхдээ Америкт бол хүмүүс нэлээд мэднэ. Тийм залуу байдаг. За тэр залуу ингээд нэр дурдгдсан байгаа юм. Түүнээс гадна үнэхээр shocking guys. Нөгөө нэг Jaguar Wright гэдэг эмэгтэй байдаг штэ тий. Тэр эмэгтэй энэ дээр нэрэн дурдгдсан байна лээ. Гэмт хэрэг хийсэн гэж. Одоо дэрийд тусалцаа үзүүлсэн гэдэг. Тэгээ энэ эмэгтэй хүчнэгт нь ингэж тусалцаа үзүүлж одоо aid хийсэн, тусламж үзүүлсэн гэдгээр тэгж нэрэн дурдгдсан байна лээ. Үнэхээр shocking. Үнэхээр shocking. Түүнээс гадна дэрийн эйжен тэгээ Janice Combs хүртэл ингээд нэр дурдгдсан байна лээ. Хамгийн их шоконд оруулсан хүмүүс нь гэх юм бол нэг Odell Beckham Jr. байна. За тэнгуүдээ Drewski. За тэгээд ойлгомжтой угаасаа Jaguar Wright гэдэг энэ гурван хүмүүсийн нэрэн дурдгдсанд бол үнэхээр цочролд орсон ба. Лоосууд файл хийгдсэний дараагаар Drewski гэдэг тэр залуу бол ингээд гарч ирээд юу яасан ба өөрөө statement хийсэн ба тэр нь болохоор энэ бол үнэхээр байж болохооргүй тийм хуурамч худлаа ярьж байгаа allegation байна те. Тэгээ энэ хэрэг чинь бол 2018 онд ингээд болсон хэрэг гэдэг байгаа шүү дээ те. Тэгсэн чинь ингээд Drewski-гийн ярьж байгаагаар болохоор би 2018 онд энэ хүү тэг Hollywood-ийн индастринд орж ирээчгүй байсан. Би хинч биш байсан. Намайг хинч мэддэггүй байсан. Тэгээ би бол 2018 онд амар ядуу тэг ажилгүй одоо мөнгө төгрөг байхгүй ээжтэйгээ ингээ хойлохны амьдрдаг байсан. Юун тийм Hollywood-ийн индастринд орж тийм хүмүүстэй хамт party интернд явж явах те би хинч биш байсан. Тэгэхээр одоо ингээ намайг худлаа гүтгэж гинэ гэсэн тийм одоо зүйлийг тайлбарыг тавьсан байлээ. Odell Beckham Jr. ч гэсэндээ энэ бүх зүйлийг ингээ худлаа гэж одоо deny хийсэн байна лээ. Хамгийн гол нь энэ Drewski-гийн бас урд нь дэрээдээ хамт бичлэг хийжсэн. Тиймэрхүү бичлэгүүд нь ингээд бас тархсан байгаа. Ингээд уул нь тэр аль үшээ интернетээр байдаг л байсан бичлэгүүд
Гэхдээ одоо ингээ хүмүүс айгүйх гаргаж ирж байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээл яг дэрийг ингэртэн байгаа байхгүй. Ингээл шот энэ төр уугаалтай, арх энэ төр уугаал ингээл дэрийтэй байж магаал нэг тиймэрхүү хошин төрлийн те амар бичлэг бие биелүүгөө ширтэж мэртэж байгаа нэг тиймэрхүү бичлэгүүдсэн байхгүй. Тэгээ тэр нь бол угаасаа ингээд одоо айгүйх гарч ирж байгаа дахиж гарч ирээд байгаа байхгүй. За тэгээд түүнээс гадна одоо энэ залуу бас янз бүрийн подкаст энэ төрд орж байхдаа урд нь те би тийм дэрийн ингээд паринер дээр очдог байсан нилээ хэдэн парин дээр ингэж очиж исэн энэ гэд те тиймэрхүү үг хэлжсэн тэрхүү бичлэгүүд нь бас дахиж гарч ирж байгаа resurface хийж байгаа. Тэгэхээр одоо ингээ хүмүүс оролцож исэн биш үү гэж одоо тийм яриад байгаа байхгүй юу? You ever been to one of Diddy parties? Yeah, I've been in attendance. Not hey, what the fuck you smirking for? You saying that? I've been in attendance. За тийм хүмүүс энэ одоо залууг үнэн хэлжсэн байна уугүй юу гэдгийг нь харах гээд одоо өөрийнх нь Instagram руу н очиод бүр хойшлуулж гүйлгэж доошоо гүйлгээд харсан чам энэ залуу ингээд өөрийнхөө яг 18 он, 19 он, 20 морь оныхоо үеийн те 19 он, 20 оныхоо тиймэрхүү одоо бүх зургуудыг устгахчихсан байсан гэдгсэн. Тэгэхээр 19 оны, 20 оны ямар зурган дээр байхгүй. Гэхдээ 2018 онд ингээд зурганд байгаа гэж байгаа байхгүй. Тэрэн дээр болохоор хэдийгээр ингээд дээрээтэй хамт ингээд байгаа зураг мөрөг байхгүй байсан ч гэсэндээ дэрийн хүүхдүүдтэй те хүү нартай ингээд хамтдаа хэнгаут хийж байгаа энэ тиймэрхүү ганц хоёр зураг байсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүмүүстэй хэдийгээр ингээд яг тэр 19 он 20 онд ямар зургнууд байсан мэдгүй тэрийг устчихсан байсан ч гэсэн те 18 онд те хин дэрийн хүүхдүүдэд ингээд хэнгаут хийгээ явж ирсэн юм байна штэ. Тэгэхээр одоо бас байж болох юм биш үү гэдэг те тиймэрхүү зүйл ингээд хүмүүс ярьж байгаа байхгүй юу. За Jaguar Wright-ийн хувьд болохоор бас л энэ хэргийг ингээд үгүйсгэж байгаа. Тэгээ өөрийнх нь нэр нь ингээд дурдсан дээр үгүйсгэж байгаа. Тэгээд энэ одоо Ashley гэдэг эмэгтэйг болон одоо энэ Ariel Mitchell гэдэг энэ хөө одоо өмгөөлөгчөг баг худлаа ярьж ийн худлаа хохирогч нар биш те дэрийн хохирогч нар бол угаасаа зөндөө олон байгаа. Гэхдээ энэ нэмэгтэй бол баг хохирогч нь бишээ ингэж худлаа зүгээр ингээд нэр хүнд мөнгө төгрөг салах гэж гарч ирж байгаа юм хурамч хохирогч нарын нэгэ гэж тэгэж ярьж байгаа байхгүй тэгэж одоо ингэж залруулга гэх юм одоо тийм statement шиг юм хийсэн байна лээ. Гэтэ айгүй хүмүүс ингээд онлайнаар бол тэ юу ярьж байгаа вэ гэхээр Jaguar Wright бүр айгүй их зүйлүүдийг мэддэгтэй тийм парандаа тэгдэг байсан энэ дээр ингэдэг байсан тэр хүн тэгэж өчнөдүүлсэн энэ хүн ингэж яасан гэл амар их юмнуудыг мэдээд идэг нь яаж мэддэг нь угаасаа ойлгомжтой байгаа үстэй тий тэр паринд өөрөө оролцдог байсан учраас тэр яг хэрэг гэмт хэрэг болдог газрууд нь өөрөө байдаг байсан учраас л ийм амар их мэдээд байгаа үстэй тэрээс ч бол хэрэг хүн тэнд байгаагүй бол яаж энэ амар олон мэдээллүүдийг мэдээд ингээд янз бүрийн юм яриа явах юм бэ гэдэгт тиймэрхүү юм айгүй хүмүүс ярьж байгаа. Тэгээд нэрээ бодоодсэн чи яаж нэрээ Jaguar Wright тийм амар их гэмт хэргүүдийг мэдээд идэгин те тийм юм болсон ийм юм болсон гэж яриад иддэг те яг л өөрөө за сүнсэл биш бол те сүнс байгаал ингээл яг энэ гэмт хэрэг үйлж явах үед ингээ хараа зогсож идэг л биш бол яг үнэхээр өөрөө оролцдог л байсан байгаа хгүй те тэгэж бодогдохоор байгаа зү те тэг ямар ч сан айгүй хүмүүс одоо ингэж бас жоохон Jaguar Wright-ыг сэжиг авч байгаа магадгүй гэд те тиймэрхүү юмыг одоо ярьж байгаа. За манайхаа нэг иймэрхүү шинэлэлүү дэрийн хэрэг дээр гарч ирсэн байна. Тэгээд удахгүй дэрийн шүүхурл болох гэж байна. 2 сар үлдсэн байна. Тэгэхээр одоо улмал ихтэй шинэлэлүүд гарч ирнэ гэсэн үг. Тэгээ бид нар бол ингээд те дэрэг яг үнэхээр насаараа шоронд орох нь орохгүй нү гэдгийг бол удахгүй те мэдэж авнаа гэсэн үг. Хэрвээ одоо энэ хүү шүүхурл нь ингээд постпон хийгдчихгүй л бол те яг 5 сарын 12-нд болдгоор болох бол удахгүй төгсгөлийг нь харах нэ манайхаа. За тэгэхээр шинэлэл гарч ирэх болгонд нь одоо хүргээд явах болно. Ялангуяа шүүх хурлынхаа үеэр би одоо шүүх хурлынхаа тахим дээр нь дахиад очиж гэж бодож байгаа. Хэдийгээр намайг оруулахгүй л дээ. Ямар ч одоо хүмүүсийг оруулахгүй гэсэн штэ тий. Тэр битгий хэвлэл мэдээллийнхнийг ч оруулахгүй тийм closed одоо хаалттай хурал болно гэсэн. Гэхдээ бас юмыг яаж мэдхүү гэж бодоод би очие гэж бодож байгаа. За манайхаа ингээд бичлэг таалагдсан бол лайк дараарай. Ингээд channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За ингээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболох болонгаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.